Энэ ах те гайгуудын уулнаар нэг 5-7 мавтаас унтсанцдаг гайгүй уулын харагдаад байна шүү дээ. Тийм биш. Тэр чигээрс хэрэглээ хамаагүй байхгүй. Зүгээр л тэр хүний нөгөө доторхтой юу гэдэг эсвэл тэр нийгэм бухимдсан ямаа гаргаад идэх юм уу? Эсвэл одоо яадгийн ямар ч юм. Тэгээд бас бүгд нөгөө энийг ингээд мэддэг юм хэрэг мэддэг юм лээ. Тэгэхээр ер нь залуу үеийнхэн одоо чинь бид нар бол ингээд яг ингээд нийгэмтэй нүүр тулаад одоо чинь надад ч гэсэн яг иймэрхүү юмуд аягүй хэрдэг байхгүй. Ингээд дахин тэгээд дахин арай гангалаад байгаа мó ч гэж яаш ингээд whatever би гангалахыг хүсдэг угаасаа дэлгэвч идэж бүр ингээд том зүгээр уулттай хогоо шидэж шууд өдөөс дунд руу бас одоо яг юм уу нэг цагаан цаасан дээрээс бүгд хаа хүмүүсээр нөлөөж гэдэг юм уу өөрсдөө өөрсдөө болж багнууд бол бас зүгтэй бахаа гэх. Яг сонсоод уурчин хөдөлсөн бол та яхаарах уу тэрний нэг гин. Уурчин дээр саяхан босныг саяхан чигт ер нь бол надад нэг тохиолдсон хэрэглэхгүй. Тэгэхээр ингээд миний одоо ингээд хувийн сонирхол одоо ингээд би нүүр угаал сонгос зүгээр дээ угсаа хэлээ гэж юм. Энэ бол зүгээр миний сонирхол. Өдрийн төргийн 2021 подкастын өнөөдрийн дугаар эхлээд хэлсэн боллоо. Энх бол төвтөрийн үед хавраас хойш бас нэлээд хэдэн подкастуудыг хийсэн, залуучуудтайгаа ярилцсан. Өнөөдөр бас олонний танил гэр бүлүүдийг урьдсан байгаа. Өнөөдрийн ярих сэдэв бол залуучуудын бас асуудал, орон сууц буюу одоо байшингийн талаар ярилцсан. Тэгэхээр өнөөдрийн өргөцсөн зочд бол мэдээж хэрэг амьдрал нь бас тогтсон юм залуучууд байгаа учраас асуудлыг ардаа хийсэн баг. Гэтэ бас асуудлуудыг туулж гарсан учраас тэр талаар бас чөлөөтэй ярилцъя гэж зочдтой урьсан баг. Ирсэнд баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Ажлынхаа дунд ирсэн. Цэцэрлэгийн өгдөө чиг гоё юм. Гоё командаараа. Өнөөдөр битэрийн ярих сэдв маань бол ер нь яг залуу гэрүүлүүд бас тулгамдж байгаа орон сууцны талаар яриад тэгээд та бүхэн ч гэсэн мэдээж бас залуу одоо анх харилцаа ч юм эсвэл гэр бүл болохоос өмнөөс түрээсээ гэдэг юм уу орон сууцсан. Ер нь бол орон сууцыг яаж орон сууцтай болсон. Өрхийн тэргөөнүүдээс яа тий. За Мишель одоо яг өөрсдийн гэсэн нэр дээр байртай байна уу эсвэл түрээсэн дөө ээж аавтайгаа юу? Одоо бол яг өөрсдийн нэр дээр тусдаа гарсан байгаа. Тийм анх бол мэдээж танилцахтаа нэг юм бас нэг юм бие биентэйгээ таньж мэдхийн тулд хамт байх зайлшгүй шаардлага гардаг. Тэр утгаараа бол анх түрээсийн байна гарч ирсэн. Тийм тэгээд тэр хугацаа маань бас нэг жил хагастай байсан юм да. Ярьж үл хавцаа болж байсан байна. Тэгээд тэрнээсээ цаашаага одоо хадгалаад гэх юм уу хадгалаад бас нэг жил харам болсон байна. Тэгээд тэрнийхээ дараа тустай гарч. Тэгэхээр хэдэн жил цуг байгаа юм бэ? 5 жил. 5 жил. Тийм. Одоо өөрсдөө гэсэн байртай байна уу? Лизингээр байна уу? Лизингээр байна. Лизингээр 8% эсвэл Банкны лизинг. Банкны одоо орон сууцны 8% уу баг шүү. Арай өөр баг. 8% чинь хэр ориг олдохгүй шүү дээ. Тэр чинь бас тухайн үеийн болцоос нэг ийм болцсон үеийг таарсан. Өөхөхгүй дээрээ бас нэг болоод тэгээд ерөнхийдөө тэр хоошлолцсон. Одоо 6 болох гэж байгаа юм сонсогдсон. Тэгээ яг гол нөгөө чоп гэдэг чөлөө төрөнгөтэйчдийн хувьд бол нөгөө нийгмийн даатгал бол яг үнэглэхэд байртай болоход хамгийн том асуудал бол гэдэг. Яа тэгэхээр нөгөө 8% чинь нийгмийн даатгалтай хөндлө өгдөг. Тэгэхээр заавал одоо нэг бол төрийн алба эсвэл одоо яг нөгөө компанид ажилласан байх хэрэгтэй. Тэгээд хэдэн жил жилээдээ доктортой төгссөн байх хэрэгтэй. Хэдэн жил доктортой ажилласан байх хэрэгтэй гэх нөгөө дандаа тийм шаардлагуудыг тавьдаг. Бидний хувьд болохоор бас нэг хувийн бизнес эрхэлдэг, хувийн ажил хийдэг хүмүүсийн жоохон тэр нь хүндрэлтэй. Тэгэхээр ялцч нөгөө урьдчилгаагаа ахих уу гэж банкны лизинг, банкны зээлэнд л орохоос аргагүй болж байна. Тэр нь дээр өндөр хувьтай болоо. Өндөр шүү дээ. Ер нь тэгээд яг зүгээр одоо түрээсээ одоо зөв банкны лизингээр авахд бас бүрдүүлж байгаа материалууд бас нэлээд өндөртэй байдаг. Тэгээ баг одоо манай түрүүний хэлсэн нөгөө баг байрах хэмжээний тийм баг байрах шаардлагагүй юм шиг шаардлагагүй хэмжээний тэр яг зээл авъя гэдэг тийм. Тий. Гэтэл яг зээл энэ байрыг авчмаар байна гэдэг. Өргөглгээд нотлох шаардлага. Банкны өвөг чинь бол гол нөгөө туслах гэдэг байгаа шүү дээ тий. Тийм. Тухайн цаг үед яг ингээд одоо санхүүгийн хувийн менежмент хийж байгаа юм шиг бодоод банкд тусалцаа хүсэж хандхаар яг үгүй гэхдээ тэгэхэд бол та ихлээр өөрийгөө баян эсвэл бидрээс байгаа ямар ч шаардлагагүй гэдэг хэрэгцээгүй гэдгээ бодчих. Тэгэх юм бол бид нар танд өгчий гэдэг ийм
Яг өмнө хэлгээд миний одоо нэг мэрэгч банкны эдийн засгч учраас ерөөдөө тэн дээр аяг шүмжил таа. Та нар яагаад байгаа? Оо юм гэсэн. Банкны аяг хажууд нөгөө тэр шал одоо критерий гэж ярьдаг шүү дээ. Тэрэн дээр аяг тийм юм жоох зөв одоо хөрснөөрөө буусан байхгүй бол эрсдлээ хэтэрхий харж ийн гэд амьдралаас жоохон зарим тохиолдолд хэтэрхий их юм тасарсан юм шиг те. Бодтой байдлаас хол зүгүүтэй аяг шаардлагатай бас боддог юм л те. А манай гэр бүлүүд байрлал тэр эцэг юм буунаа аль аль талаас нэг үзалмжилсан юм байдаг. Эхнэрт ч байгаа, бодж байгаа, ээжээс шиг юм юусэн. Эхлээд бол яг адилхан нэг ажил байт юм байна гэдэг байна. Тий нэг төрж яг сүйдээд эхний 2 жил байгаа. Яг манай эхнэрийн байранд амьдарчээсэн. Манай ээж нөгөө соёлоо яан маань гэдэг тэгж заавал байх хэрэгтэй гэдэг. Тий тэгэл ямар ч байсан 3 дахь жилээсээ бол яг өөрсдийнхөө шилжээл. Тий харцангуй бас мэдээж сарай ээж аамаа бүр юм дээ. Тэр нэг ихтгэс нэг толгой шийдсэн. Тэгэл одоо яг өөрсдөө нэртэй. Лизинг байхгүй. Тийм үү. Битэрт бас яг одоо юу юм бэ? Манай гэрээс ирсэн, манай гэрэл ирсэн надад байр байгаа. Цэнгүүнд бас өөрхөн байр байгаа. Угaalчаад юм. Тэгтээ бас боён баярлалаа. Тэгээд юу хийсэн? Тэжээ ер нь нэг хэсэг байж байгаа. Сүүлдээ 2 байр хоёлаа тодорхой хэмжээгээр ээж нарын бидэлд очоод тодорхой шалтгаан гаргаад байгаа. Тэгээд ер нь бол гэтээ нэг асуудал гараад зүгээр тэгээ шийдэх нь айгүй амар байсан юм ба. Тэнгүүтээ одоо битэр болохоор яг home studio гэдэг түр түрээслээд байж байгаа. Бас нэг амьдралын юм аягаас болоод гэх юм уу. Тийм. Баян нөгөө нэг юу яхаар гадагшаа авчин буцаад ирчин ингэн хоосон байлгаад тийм нөө ээж нар уурлаад. Урсгал зардал яваад байдаг. урсгал зардал яваад байдаг. Тэр байрыг ч бас эргэлдүүлээд түрээсэлчмээр байдаг тийм. Тэр ингээ юмуд байгаа. Тэгэхээр нь бас зайсанд байхаар жоох хэцүү мөлий. За. Төгжрээл гэдэг ингээл гэдэг тэгээ жоох юу. Би болохоор төв дөссөн болохоор төвөөс олдож чадахгүй. Тийм. Тэгэл яг тэнцэнэ байр түрээсэл. Зайсан лөө нэлээд шуурсан одоо буцаал цухтаад цааж шиг тийм. Өдөр тутмын амьдрал чинь хэлсэн. Миний хувьд бол одоо их нартайгаа ороод бас 8 биш ээ. Аавын газраас бас нэг арай хямд юу гээд лизингийн юм гарч ирээд их сургуулаас. Тэгээд одоо чинь бараг 11-2 жил төлж байгаа. Тэгсэн чинь дахиад талан л үлдсэн л хэлээ. Ээжлээ. Байрныхан мөнгө нь үлдсэн үү? Яг одоо байрныхан мөнгө нь үлдсэн. Тэгээд мөнгө авчих. Нэг азар яг аав төлдөг. Чи бүр чараад юм шиг. Жаргаж байгаа. Тэгэхээр тэнд нэг санаа зовхгүй байгаа даа. Аав төлж байгаа юм шиг болсон дөө гэх. Тэгээд залуучуудад л тэр түрээслэх боломж олгохоос таны 40 гараад 50 гараад ирүүлэн тэр 8% зээлмэл олдох. Ягаад гэвэл Өөд болчих. Бас нэг тийм байх. Нас нь өрөхгүй. Тийм нас нь өрөхгүй. Тийм шүү дээ. Тийм 30 жилийн юм. Жишээ нь одоо би бол тэр сүүлд нэг янз бүрийн юунуудыг сонирх зүг уншиж байгаа. Тэр Германд одоо жишээ нь залуучууд нэг түрээсээ юм хөшин залуу түрээсээр хвчлэн байраа шийддэг. Тэгээ энэ тэгэхээр нэг юм cultural difference буюу соёлын ялгаас багш. Монголчууд бол эрднээс нэг юм ямар нэгэн хэлбэрээр бид өөрсдийн заавал өмчтөй тэр зөвлөлтийн өмчлөл заавал байх ёстой гэдэг нэг бодцсон. Тэгээд тэр маань ингээл өвдөө эцээс эцэг өвгөөс ингээл ээж аваад амжилт явдаг тийм. Монголчууд аягүй азтай санагдсан ш. Би ч яг нэг Солонгост чинь нэг жил илүү амьдэрсэн шүү дээ. Тэгээ ер нь хувийн өмчтөй хүн гэж угаасаа байхгүй. Ер нь байна гэдэг тийм сэтгүүч байхгүй. Тэгснэ бүр хөгшөө эмээ өвөө хоёр л хит хитэн байшинтай лендлорд болцсон. Тэгэл тэрийг залуучуудад түрээсэлдэг. Тэгээ ер нь бол залуучууд нэг юм 3 сар бол нүүх бол угаасаа байдгал үзэгдэл угаасаа л одоо амьдралынх нь нэг хэм маяг болцсон байгааг би харсан л да. Тэгээд спортын юм монголчууд бас таатай юм. Яас бараг гэртээ очиж сайхан таруулсан. Тэгж боддог. Тэгэхээр яг эндээс бас юм байна л да. Бид нар болохоор нэг түрээснээс түрээсийн орд би одоо 10 жил төлөхөд нөгөө хүүгийн өгөөл яваад байна шүү дээ. Хүүгийн өгөөл яваад байна. Гэтэл одоо бид нар яг ингээ өөртөө гэсэн өмчтэй байх хэрэгтэй юу? Эсвэл тэр гадныхан шиг түрээслээд яваад байсан дээрөө. Одоо ингээл нийслэлээс ч гэдэм юм Баянгол дүүрийнхэн ингээл түрээсийн орон сууц мус гэл янз бүрийн юм хөтөлбөрөөр гаргаад шүү дээ. Ярмаг мармаг гэл те. Тэгэхээр та нарын бодол юу вэ? Бикиг юу? Яг зүгээр миний яг хувийн өөрийн бодол бол тухайн хүний өөрийн өстой цэвэр амьдралын хэм маягаас шалтгаалж байгаа гэж бодож байна. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор би бол шинэ хувьдаа явж боддог гэхээр яг одоо шинэ хүмүүс ингээ харахаар Солонгос руу ч юм ажил хийх явж байгаа гол зорилго нь байр суурь маш яах вэ гэдэг шүү дээ.
ингээд тэгэн гол түрүү бидрээс яг нөгөө нэвтрүүлэг хэлхээс өмнө яриа суудсан. Тэгэн гол очоод гэр бүл салчдаг. Нэг нь үлдээд нэг нь явчихдаг ч юм уу тий. Тэгээд чи нөгөө зориг нөр айгу явцсан болж байгаа. Байр машин ч юм уу зүгээр л бидний хөдөлмөрийн үр дүн шүү дээ. Өөрөөр хэлбэл зүгээр ямар нэгэн хэмжээгээр хүн ингээд хөдлөөд ажиллаад хөдөлмөрлөд явж байгаа тэр зүгээр явц тун бий болж л байдаг л үр дүн л гэж харах хэрэгтэй. Тэгнээс биш амьдралын туйлын зориг бол чөөхтөс биш болчихлоо. Тэгэхээр нөх хар хүнсэг маань өөрийн юм жижигхэн болчоор эргээд амьдрал дээр маш их хэмжээний асуудал гарч ирдэг юм шиг миний хувьд гэж бодогддог. Тийм болохоор яг үнхээр олон ингээд сайхан өмчлөлтэй байгаа дэрийгээ төрөөслүүлээд явмаар байл бас байж болно. Нөгөө л зөвхөн өөртөө хүүхдээс өвлүүлэе гэж болдоод сайхан газар аваад энэ дээр амны орон сууж байгаа тэрийг бас өвлүүлж болно. Нөгөө л эхний одоо яг залуу байгаа үедээ заавал тэрэнд ингэж асар өндөр ачааллаас давсан юм дарамт авч ирснаас хэсэг хугацаанд түрээсээ шийдэж байгаа хожим бас яг хамгийн гол нөгөө бид чи яг юугаар яаж амьдрах юм бэ гэдэг зүй тогтлоо хүн эхлээд бий болгож одоо нийгэм тодорхой хэмжээний эзлэг орон зайгаа эхлээд бий болгосон. Тэр дараа нь бол тэр үр дүн бол хүснээрээ гарна шүү дээ. Тэгэхгүй бол эхлээд нөгөө шууд үр дүнгийг харчаад бид нөгөө харьцуулаад байна гэдэг чинь л утгагүй болж байна. Миний 3 өрөөх байртай тэгэхээр би ганцхан яавал хурдан 3 өрөөх өөртөө хитрхи их ачаал. Тэгээ одоо нөгөө монголчууд чинь бас ингээд нэлээд бид чинь мэдээллийг аюу их нээлттэй авдаг болсон учраас аюу залуучуудын хэм маяг аяг өөр болсон байхгүй. Тэгээ бид нар ингээд юу гэдгийг хувийн өмчтэй залуучууд сайн өмчгөө муу ч юм уу ийм юм хийж байж болохгүй. Энд чинь ингээд өөрөө хүн болгоны сонирхол, хүн болгоны амьдралын маягаас шалтгаалж байгаа учраас юу гэдгийг энэ ингээд байртай нь азтай ч гэдэг юм уу эсвэл юу гэдгийг энэ ингээд ийм юм тань тийм ч гэдэг юм уу ингэж дүгнэлт хийх шаардлагагүй. Ягаад тэгэхээр бид нар нөгөө бусдын амьдралд анхаарал хандуулахаа болчвол уг нь өөрсдийнхөө амьдралаар аюулгүй аз жаргалтай амьдарч болно. Тэгээд хамгийн гол нь хүмүүсийн нөгөө амар их санаа зовдөг, эргүүдийн оролцдог зүйл нь тэр тийм байртай эсвэл тэнд тэгж амьдраад байна. Би бас тэнд тэгж амьдрал тэр хэмжээний харагдах гадаг ч гэдэг юм уу. Харагдах гадлыг амар их хараад шүү дээ. Тэгээд зүгээр яг бидний бодлоор миний бодлоор бол нэг тийм нэг тэрэнд биш ерөөсөө зүгээр өөртөө юу гэдгийг нэг жижиг за нэг өрөө байранда байсан ч гэр бүлийн уур амьсгал гэр бүлийн гишүүд байж ижил гоё болдог байхгүй. Тэр байр чи өөрөө аав нагаад ээж нагаад хүүхдэн байж ижил гоё болж байгаа. Түүнээс биш тэр байр ганцаараа зүгээр л нэг үл хөдлөх хүрэг байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө амьгүй зүйлийг бид нар тэгж амар шунахаас илүүтэйгээр нөгөө сэтгэлээрээ бие биентэйгээ байх гэдэг чинь хамгийн том аз жаргал гэж бас бодох хэрэгтэй. Нөгөө амьдралын зорилго биш гэдгийг л илүү тайлбарлах гэдэг. Туйлын зорилго. Өнөөдөр бидний ерөөсөө ярих гэдэг гол утга нь тийм байгаасаа тийм нөгөө байрны төлөө, машины төлөө зүтгээд амьдралаа хоёрт тавьчаад байгаа хүмүүс бас нэгийг бодоосоо. За бүгдээрээ л нэг орон суустай болсон учраас та нар байртаа авч задлаа ингээд дээрээс юм ярьж гэж ойлгох хүмүүс бас байж болно шүү дээ. Гэтэл нэг номерт гэр бүлийн аз жаргал байх хэрэгтэй тийм. Эд хөрөнгөтэй байх бол тэр цаг хугацаанд болохоор бол. Жишээлбэл би ухаан ороход ороод өссөн одоо хүртэл тэнд амьдарч байгаа. 3-4 ороод. Тэгсэн чинь нэг багаас та таарсан чинь эмхтэй л дээ. Хаанаагаа танах гэдэг ороод догч. Чи наанаа бүр мөнхөрлөө шүү гинэ одоо дарамжилж байгаа мó магтаж байгаа мó ойлгоогүй. Юу гэсэн чи үгүй ихтэй би болохоор буруу талаас нь бодож явах эмзэг үлийг авчихгүй. Би нэрээ эндээ те эндээ чи наанаа байгаараа гэж аглуугийн идэг сэтгэж хийж байгаа бодож хүлээж авсан байна. Үгүй чи юу бол яг зүгээр одоо ингээд яг ярьж байгаа залуучуудын хувьд бол яг өөрсдөө гэр бүлийн аз жаргалтай бол хааж байсан юм. Тийм шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Гэр бүл өөрөө элэг бүтэн эрүүл нэх тэгээ бие биентэйгээ байна гэдэг чинь өөрөө хамгийн том аз жаргал. Тэгэхээр өнөөдөр яг зүгээр бас гадаадд гэдэг юм уу Европ руу бол ялангуяа залуучууд бол ер нь түрээсийг бас ингээд түрээсийн орон сууц одоо ингээд хот гэж шүү дээ. Нэг хотод очиад за тэнд хоттой гэсэн залууд гэр бүлээрээ явчихж үзээл тэгээд тэнд хэдэн сар түрээсэлж амьдарч чаал ингээл ер нь бас одоо яг манай ярьж байгаа яриа бол бас ингээл гоё өөрсдийнхөө сонирхож байгаа газар руу очиж бас ингээд түрээслээд байх тийм боломж манай Монгол байна уу? Тэр тэгтээ тэр хэв маяг руу гэдэг юм уу тэр түрээсийн орон сууц ингээд бас хийж хэрэгжүүлж ингээд ялангуяа залуучуудыг байх нөхцөлийг бүрдүүлэхийг бол бас хийх зүйл юм байна гэж би ойлгож байна. Яагаад залуучууд ингээд байр түрээслээ чи ингээд түрээслэх юм сонирхолтой байна гэхэлэр тэр түрээслэх байр нь авах байрнаас одоо нөгөө өөх тэр лизингийн сарын юунаас хамаагүй хэмд байгаад тэгээд мөнгө хураахын тулд ер нь бол түрээсийн байранд уг нь олвол амьдрах гэдэг байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хуримтлал үүсэх боломжгүй болчихгүй. Түрээсийн байр нь бас яг үнэлэхэд өндөр шүү дээ. Тэ хийн ч гэсэндээ яг зүгээр ингээл өнөөдөр бид нэр ингэж л да ингээл аз жаргалтай гэр бүлэрээ байхтал болно. 1 өрөө байна, 2 өрөө байна, 3 өрөө хамаагүй гэж. Гэхдээ хүн эцсийн үлгт хийхийг хүсдэг юм. Мэдээж хэрэг орчин нөгөө байгаа орчноо хэрвээ бид хоёр аз жаргалтай байвал энэ орчноо дахиад сайжруулах юмсаа л гэж юу нь бол боддог шүү дээ. Тэгэхээр нөгөө сайжруулахын тулд
одоо тэгээд давах хэвээр нэг арга замууд тэр хийх хэвээр ажлууд гэж ингээл эдгээр чинь ерөөс яг үнэхээр өнөөдөр бидний явж байгаа цалинтай ерөөсөө нийцгүй байна. Байр нь нэлээ өндөр үнэтэй байна. Тэгээд түрээслийг ингууд түрээс нь бас өндөр үнэтэй за түрээсийн байранд ингээ байгаад мөнгө ураа яг гэхээр юу мөнгө хураах болчоод байна. Ер нь бол асуудал зөндөл байна л та. Бид нар шийдэх төвшний хүмүүс биш. Гэхдээ бид нар бас харьцангуй нөгөө олонний өмнө гардаг хүмүүс учраас бидний үгийг бас зарим хүмүүс сонсч магадгүй л тийм ээ. Тэгэхээр өөртөө хувьд ингээд шийдчихвэл болох юм биш үү гэдэг тийм бодлууд тэр нь байна уу? Одоо энэ залуучуудын орон сууцны асуудал Одоо түрээсийн гэдэг юм уу тийм. Түрээсийн Тэгвэл залуучууд зориулсан хотхон мот. энэ Баянгол дээр хэрэгжиж та түрээсийн гэдэг чинь ямар юм шүү дээ. Ер нь бол яг зүгээр нэг ийм төсөл хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлээд явж байгаа юм. Тэр нь юу гэхээр түрээсийн орон сууц гэх хүн очиод зүгээр амьдрал тэгэл нэг байшин дотор амьдрал ажил гэж биш. Олон хотхноор нь дээрээ. Тийм залуучуудын чөлөө цагаа зүг болсон соёлын төвтэй гэдэг юм. Заалтаа гэдэг юм. Тийм түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх гэж ажиллаад байранд баригдаж байгаа юм. Тэр нь 1000 айлын хотхон. Тэгэхдээ 1000 айлын хотхон гээд 1000 айлын байшин барьчаад бид нар тийм дотор нь ингээл зүгээр айлууд маань орчдөг. Тэгээл нэг юм зүгээр л нэг байшин байгаад байхасаа илүүтэй хамгийн гол нь ахмадууд нь чирэгтэй гэдэг нь бас оройдоо уулзаад чөлөө цаг ангуулждаг. Ахмадууд нь бүжиглэх дуртай. Залуучууд ямар зүйлс сонирхдаг. Одоо заал гэдэг юм уу. Тэгээд нэг соёлын төв гэдэг юм одоо ингэ чөлөө цаг ангуулах юм уу шүү дээ. Заамж байна. Тийм зүйлүүдийн байр орон сууц нь жишээлбэл яах юм? Би одоо тэнд орлоо гэхэд эдэн дүүрэг тушаагаад тэгээд тэр байраа авах юм уу? Зүгээр тэнд амьдраад тэгээ босоод хүнд ингээд үгүй ер нь бол яг зүгээр одоо яг ингээд шийдэгдсэн зүйл бол одоогоо байхгүй байгаа. Гэхдээ бидний хувьд зорж байгаа зүйл бол ямар ч гэсэн эхний удаа залуучуудад зориулсан одоо нэг 4-5 зүйл бүлэг байна шүү дээ. Одоо хөгжлийн мэргэшил дээрч байж болно шүү дээ. Тэгээд тэр бүлгүүд рүүгээ зориулсан түрээсийн орон сууцаа ашиглалтанд оруулахдаа хамгийн гол нь тэр чөлөө цагийг өнгөрүүлэх зүйлүүдтэй нь одоо төвүүдтэй цаг барих хэрэгтэй гэж зорж ажиллаж байгаа юм. Хувийн өмч бол болох. Хувийн өмч болох асуудал дээр бол ер нь бол бас тэр тооцоолж байгаа зүйл байгаа. Гэхдээ шууд ингээд тэгээ ороод хувийн өмч болно гэдэг чинь бас хууль дүрмд тийм нийцгүй гэдэг бас юм байхлаа л да. За вебкит бас санал авшиг тийм. Ер нь яг зүгээр би ч гэсэн дотроо бас юм бодож штеп. Хэрвээ надад ирэх мэт байсан болоо тийм. Ингэчвэл илүү амьдрал буучмаар юм уу ч гэсэн тийм юм байна. Одоо тэгэл мэдээж нөгөө хүний нийгэм гэж хүн дангаараа оршин тогтох боломжтой. Өдөр ингээ харилцан зогцож ижил хамтдаа оршиж ижил тэр оршин тогтно учраас яг тэр амьдрах орчин гэдэг юм шийдэх тал дээр бол мэдээ шийдвэр гаргах төвшин дээр бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн их зүйл ажил байна. Тэр хүмүүсийн хийж өгөх хамгийн гол зохицол нүгээр учиргүй нэг өмнөөс нь одоо юм барьж өгөөд ингээд бизнест нь утгалдаа тахаас илүү яг тэр барих орчныг нь одоо хууль эрх зүйн талаас маш зөв шийдэж өгөх хэрэгтэй байна. Чинь түрүүнд хэлж байгаа шин тэр түрээсээр ингээд явж байгаад эргүүлээд тэр нь яг тодорхой хугацааны дараа өмчлөлт шилжих юм уу, шилжихгүй юм уу те. Эсвэл зүгээр түрээсэлж байгаагийн гол ач холбогдол нь магадгүй бусад одоо зах зээл дээр байгаа түрээсээс хамаагүй хийдэг юм байх ёстой ч юм уу. Ингээд яг нэг бодлогын яг амьдралд нь дэмжлэг үзүүлэхэд зохицуулт байх ёстой болохоос биш. Тийм амьдралаас тасардсан хитрх юм байна. Одоо жишээ барилгын салбар ингээд би андуураг бол 19 оны төсөвчин 292 тэрбум төгрөг байна шүү дээ. Өнгөрсөн жил жишээ улсаас яг төсөмтэй гэж тусгаж байсан. Тэгэхээр яг зах зээлийн багтаамжаар авах өнөөдөр мараг илүүдл бол асар их гарцсан байгаа орон сууц. Тэгээ энэ хоосон зөндөө баригдсан шинэ байрын зөндөө байгаа. Гэтэ тэрний яагаад авахгүй болдгоо гэхээр нөгөө энэ талд байгаа хэрэглэгч энэ талд байгаа борлуулж байгаа хөргөмч дунд гап буюу асар том юм нөгөө хангалын холдоод байгаа. Энд худалдаа авах чадвар яг өнөөдөр энэ дээр зарах гэдэг нь бас харьцангуй хүрч чадаагүй байхад энэ нөгөө сегмент зөв тооцоолохгүйгээр ингээл холдуулсан гэж байна шүү дээ. Энэ хоёроо ч холбож өгөхгүйгээр энэ нөгөө бодлогоор хичээл хийж өгөх хэрэгтэй болж байна. Тэр векигийн хэлж одоо санал нэг байна л дээ. Одоо хэрэгжүүлж байгаа төсүүд нь мэдээж хэрэг би одоо сая төгрөгөөр нэг 2 юм уу 3 өрөө байр түрээслэх юм бол тэрийг хэрэгжүүлэх гээд байгаа юм 500 сая төгрөг байвал надад бол баяртайгаар хэлээч 500-аа цааш нь нээгээд 500-аараа тий түрээслээд байвал болж байгаа. Тэр өмчлөхгүй нь бол одоо бүр болий тий дараагийн асуудал тий 10 жил 20 жилийн дараа ярьж бас болох л байх. Тэгэхээр энэ тал руугаа явах юм бол та бүхэн ч гэсэн энэ тал дээр уус юм бодч л байгаа байлгүй тий шийдрүүд нь байгаа байлгүй тий бидний зүгээс нөгөө мэдээлэл байхгүй учраас шууд ингээд хамаагүй яриад байгаа л да. Тэр ийм асуудал үүсвэл яг уу. За зах зээлийн төвчнөөс хамаагүй хямд тавьсан чинь энэ айгу бодиттой практикл асуудал юм зэ.
чи айгүй олон хүмүүс орсон чинь хөршүүч айгүй хэцүү хүмүүс ороод ирлээ. яа чи Бас гадны тим юунууд байдаг тий. Тэг ингээд одоо айгүй уудагч байт юм уу? Соёлгүй. Тэг ингээд баах хүн шавцсан тийм газар. Экстра зөвлөсөн. Нэгнийгээ барьж үзээд. Яг мэдээж тэр тал дээр зохицуулт хийж таарна. Ер нь бол яг төлбөрийн хувьд бол харьцангуй бас тэрийг зохицуулахаар байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр дүн гаргасан л бол хүнийг ялгаж болохгүй шүү дээ бизнес чинь. Одоо би бол тэрийг яг санал нэг байна. Тэгтээ нөгөө нийгмийн тодорхой хэмжээний нөгөө хөгжил гэж байгаа шүү дээ. Яг соён гэгээр хүлээ авцаа тагсан нийгэм өөрөө хөгжил гэж байна. Тэгэхээр бусад гадны орнуудыг ч гэсэн бид нар одоо Монгол ганцаараа энэ асуудлыг ингээд бид нар бий болчоо тэрийг яриад байгаа юм биш л дээ. Бид нар яг л бусад улс орнууд үүсчихсэн хөгжиж яваа орон болгол туулдаг тэр замыг л туулаад явж байгаа. Бид нэг тусдаа ганцаархнаа ийм асуудал үүсчихэл нэг тийм шин дугуй зохиох гэдэг асуудал үүсэх биш. Тэгээ зүгээр ерөнхийдөө зүгээр энэ тентхийн уншаа судлаад харж байхад бол яг л физикийн зарчимтай адилхан. Эхлээл яг төвлөр нь татагдана, цөм рүүгээ орно тий. Тэгээд сүүлдээ чигжигдээд ингээд архиараа асуудлууд хөгжлөөс эхлээд түрүүний яг цэнгүүний хэлдгээр ингээд нийгмийн хоорондын хөгжлийн асуудлууд хүртэл яригдана. Тэгэн гол буцаа задардаг. Өөрөөр хэлбэл төгөөс зогтохч юм шилж. Тэгэхээр ингээд одоо жишээ нь магадгүй хотын илүү сахрууга одоо бид нэг ийшээ жишээ нь хамгийн ойрын жишээ ярихад энэ налаагийн зам маш гоё болсон байна шүү дээ. Шууд тэрэлжрүү болчихж байна. Тэгээд магадгүй энэ зам дагуу эсвэл бүр цаашаа шүү тэрэлжрүү яг ингээ амны орон сууцуудын барих нөхцөлийн жишээ нь одоо хангаад өгчих юм бол заавал би тэнд барьсан аль нэг компани авах гэхээс илүү бас хүн өөрөө хүсэх юм бол хуваараа өөр зүг бариад надрын асуудлыг магадгүй шийдчих тий. Нөгөө талаас нь бас жоохон санхүүдэл дээр зүг одоо хөшүүргийг хийгээд өгчих юм бол тэнд ингээ найзуудаараа чинь хотхон бариад амьдарч болж байна. Эсвэл бол одоо юу гэдэг чинь ингээд ямар нэгэн хэлбэр өөрийнхөө хэрэгцээ шаардлага тулгуурласан байгальтай ойрхон байвал тийш явдаг юм. Ингээд яг л ингээд одоо тэр бид нар нөгөө энэ тэр хөгжлийнхаа процесс дээр л явж байна гэж харагдана л та тийм. Үгүй явах ёстой зарчмаараа явж байгаа учраас өссөн үсээгөө энийг туулна. Тулаал гарна тийм ээ. Тэгэхээр туулахдаа хэр рисктэй тоолох бас хэр хурдан байх уу гэдгийг л одоо нөгөө бодлого шийдэж байгаа хүмүүс шийдвэр. Тэгэхээр энэ тал дээр бид нар өөрсдийн гэсэн санал бодлуудаа хэлэх гээд өнөөдөр ингээ яриа суулж байгаа юм чухал байхгүй. Сайн нөө шийдэж байгаа хүмүүс нь шийдэн зохицуулалт гэдээ яриад байгаа шүү дээ. Тэрийг бол аль болох битгий зохицуулаасаа л гэж бодож байгаа. За. Тэгээ юу гэх юм стандартаа тавина. Одоо мөрдөн шалган хянана. Тэрнээс зохицуулт хийж байна. Одоо чи бүх юмыг зохицуулдаг болчиход байна шүү. Тэгвэл одоо буцаал одоо нөгөө нэг зохицуулдаг байсан үеийг буцаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд яг зохицуулах гад оролцох гээд ирэх юм бол энэ дээр юм хиймэл бүүсдэг гэдэг. Хэв загварын юм тодорхой өөрийн юм сэтгсэн төсөөлөлд нийцүүлэх гээд амьдралаас тастаад байгаа. Тэгэж хараад байгаа. Одоо жишээ нь зөв чи энийг айгүй гоёор хэлэхэд бол өөрөө ингээм амьдрал чинь процесс шүү дээ. Тэгээ хүн нөгөө нэг ямарваа нэгэн байдлаар ингэж туулж иж ингээ амьдрал нь амттай болоо явдаг шүү дээ. Тэрнээс л одоо ингээд нэг байшин дотор ихнэр хүүхдтэйгээ суугаад байвал нэг хадс жаргалтай байхгүй байх. Элэг бүтэн байсан ч гэсэн нэг тийм гоё байхгүй байх. Тэгэхээр юмыг илүү харах, юм руу тэмүүлэх, тэр нь ингэсэн байлээ гэж өрсөлдөх. Энэ бол хөгжлийн яг гол зарчим нь. Тэгэд өөрөө хүнийх нь натур нь. Тэгэхээр хүн бол хичээж байгаа шүү дээ бүгдээ илүү харна, дандаа маргааш илүү харна. Тэгэхээр энэ дээр хиймэл зохицуулалт гэдэг юм уу, ингэдэг юм уу? Тэгээд ирэх юм бол хүмүүс өөрөө хөгжихгүй болж байна. Тэнд одоо цөмрөөгөө татагдсан олон хүн байгаад байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань болохоор зохицуулах хүн зохицуулдаг алгуудэ гэж суучна гэсэн байна. Тэрнээс илүү харж өөрөө илүү соёлжиж ч байт юм уу, өөрөө илүү боловсралтай болж ч юм уу. Энэ дээр нь төгжиж болох ганц юм нь болохоор тэр зохицуулалт гэд хүлээгээд байгаа юу нь мэдгэдэггүй тэр зүйл. Яг манайхан бол гэхдээ яг жоохон эсрэгээр нэг жоохон арай өөр маягаар өрсөлдөх юм шиг ойлголттой болцсон юм шиг байна. Одоо ингэж харж байхад янз янзын нөгөө нэг юм өөрөөсөө дутуу үнэлэгдэж байгаа тэр хүнийг харж кайф авдаг. Тэргээ илүү би өөрийгөө чадчихин, би энэс илүү мундаг байна гэж боддог. Ийм сэтгэхүй уусаа үүсч байгаа. Тэгэхээр амьдрахаар илүү болох гэдэг яг түрүүний нөгөө ийм утастай байхад би ийм утастай тий ийм машинтай би заавал ийм машинтай болохгүй болдохгүй байна гэдэг юм. Тэгэнгүүтээ тийм машинтай болчоод тэрнээс доошоо машинтай байгаа хүнийг харахтаа би энэний дээр байгаа гэсэн юм би чадчихээн. Энэ надаас бол дутуу муу гэсэн тийм үнэлгээ тэр хүнтэй харцдаг. Тэгэхээр нийгэмд өөрсдөө яг тийм байдлыг бид нар өөрсдөө аяг үүсгэж байгаа. Тэгэл
одоо бас ингэж хэцүү шүү дээ. За бидний хувьд бас нэг хүн таньдаг ч юм шиг таньдгүй ч юм шиг те ингээд ийм хүмүүс чинь одоо үнэхээр ингээд за би одоо ингээд хүнтэй хэрэглээгээр өрсөлдөхгүй шүү гэл ингээд бодъё л да те бодъё л да. Тэнгууд өрсөлдүүлэх тэрийг чинь бас нөгөө өөр тийм 3 дахь чи ингээд хараа сууж байгаа хүн өгöd байгаа байхгүй. Чи тийм ашиг чи тийм юм барьд юм уу гэл ингээд те чи одоо гэл ингээд хүн нөгөө нэг хитээггүй би тэрэнд автахгүй дээ гэж бодож байгаа ч гэсэн те олон хүн ингээд хэлэнгүүд нэрэж та нөгөөхтөгөө зэрэгцэл бас ингээд үзэхгүй л бас болохгүй юм байна да гэдэг юм бас өгöd байгаа байхгүй юу. Тийм ингэж хийж байгаа. Тэгэхээр нөгөө нэг айгүй гоё нөгөө түрүүн Бадамгэр л хэлчихсэн шүү дээ. Одоо бид нар нэгэн тал одоо бидний үеийнхэн болвол ингээд нэг юм иймэрхүү юм тогтолцоод ингээд одоо юу гэдэг оюухан санаанд нь суучлаа. Тэгвэл бид нар хүүхдүүдээ л нөгөө юмар өрсөлдүүлдэггүй те. Үнэхээр нэг юм өрсөлдөх биш өөрөө өөртөө аз жаргалтай байдаг. Өөрөө өөрийнхөө нөгөө аз жаргалыг нин тэргүүд тавьдаг. Тэр надаас аз жаргалтай байх үү гэж харахгүйгээр зүгээр би л гоё аз жаргалтай байна гэж боддог. Тийм нэг юм тогтолцоо тэр боловсрал тэр сэтгэхүй тэр нэг юм юу л хүстэй юм шиг байна. Тэр наа асуудал ч уусаа нөгөө орос улстай ярих хүүхдийн нөгөө сургуулийн асуудал бас орж ирж байгаа. Энэ жил миний хөө сургуульд орчих. Тэнгүүд нь манай гэрээ хажууд 47 дугаар сургууль би төгссөн. Тэгсэн чи харьяалаараа төсөл байгаа байхгүй. Тэгсэн чи их нэртэйс чи үгүй чи удлаа он зургатаар гардаг гэж хүн чамаа таньдаг. Удлаа зургатаараас удлаа он нэр мэр дуусна хүмүүс. Энгүүч чи тийм байж оюун сургуульд өг. Яагаад гэхээр ингээл нөгөө конфранс янз бүрийн ингээд сайтнууд дээр чинь тэрний үгэд тэнд орж гин энэний үгэд энд орж гин гэхээр тэрнийх нь яд дундаж хавцсан байх хэрэгтэй байна л та би. Яг үүнийхээ бүтүүлчих чинь. Тэр чинь талаад өгсөж яац би надад чинь төгсөө би юу яац. Тэгсэн чинь ихнэр очиж өөр сургууль бүртгүүлчихэж байгаа байхгүй. Хоёр сургууль бүртгүүлсэн. За яахтай нүүдэр нь хэлний сургуультай юм байна. Нөгөө улсын сургуулийг бодоход мэдээж хувийн сургууль хамаагүй хэлээ байна шүү дээ. Орчин нөхцөл багш нарын тэгээ чадвар матар нөгөө олсон учраас шал өөр байгаад байна. Гэтэл одоо бас яг хэрэглээ орж эхэлж байна. Тэнд нөгөө хүмүүсийг утсын бариулахгүй бай, адилхан жигд формтой бай, тийм машин шинтэй 90 байрны гэдэг өрсөлдөөнийг аль болох тэр сургуулийнх нь ингээд жирийн сургууль шиг болох гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхгүй бол бид нар бол ер нь өнгөрсөн гэж би өвдөө бодоод байгаа байхгүй. Хүүхдүүдийг тэр цагаан цаасыг бид нар сайн өөрсдөө хүүхдүүдийг сайн болгочих юм бол Монгол улсад хэрэгтэй боловсруулалтууд бий болно гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ нөгөө хайцсан бид нар өнгөрсөн гэдээ одоо начиг бодож байгаа хүмүүс хайж болохгүй өөр хүүхдүүдтэй ядаж сайн хүмүүс бол сайн хүмүүс гэдэг нь боловсралтай хүмүүнлэг тийм хүүхдүүдийг бий болгох юм бол Монгол улсад хэрэгтэй. Хүүхдийг өрсөлдөөнд уриалах нь за яг хоёр талтай. Мэдээж сайн тал нь гэвэл тэр хүүхдийн амьдрах чадвартай болно тийм ээ. Өөрийгөө илэрхийлэх одоо юу гэдгийг тухайн нөхцөл байдалд ялах боломжийг илүү хардаг ч гэх юм ингээд юу гэдэг өрсөлдөөнч байдал нэмэгдэж байна тийм. Нөгөө талаар энэ хүүхэд дахиад магадгүй ингээд нөгөө хүүхдүүдийн өөрсдийн янз янзын сэтгэл зүйнээс шалтгаалаад одоо жишээ бидний үед болол ингээд намайг жишээ нь хин нэгэн дээрлэхэд би дээрлэхэд байна да гэж бодонгуудаа хизэж тэр хүүхдүүд өс санахгүй байхгүй. За дээрлэгчл байсан те гэд ингээд бодоол өнгөрчин те одоо бидний үед бол тийм байсан. Одоо дахиад өөр хүүхдүүдийн сэтгүү яаж өөрчлөгдөд байгаа гэхээр нөө мэдээлэл амар нээлттэй байгаагийн хэрээр хүүхдүүд маш их олон янзын мэдээлэл авч байгаа. Тэгэхээр эн чинь эргээд нөгөө сөрөг мэдээллүүдэд цэнэглэгдэх ийм эрсдэл үүсэж байгаа учраас эргээд нөгөө өс санах ч гэдэг юм уу энэ өөрийг нь дээрлэгдэг хүүхдэд одоо хитрэх гомцноосоо болоод одоо хариу авахыг хүсэх ч гэдэг юм уу тийм ингээд нөгөө сөрөг юм руу бас ингээд явуулаад байгаа. Тэгээ энэ дээр чинь нөгөө эцэг эхийн багшийн асран хамгаалагчийн ингээд гурвалсан ийм амар сайн анхаарал халамжил байхгүй болвол хүүхэд угаасаа тэрэн дээр ингээд ийм хин анхаарал байгаа юм гэдэгтгүй ингээд хаягдах үе зөндөө байгаа байхгүй. Тэгээ одоо миний хувьд ингээд хүүхдтэй ажилтдаг би 6 наснаас 19 насны хүртэлх хүүхдүүдтэй сүүлийн 11 жил ажиллаж байна. Ингээ явхад ерөөсөө л хүүхдүүдийн эцэг эхчтэйгээ харилцдаг харилцаан дээр маш том ан цав үүссэн. Тэгээд эцэг эхнэр яг хүүхдүүдэд одоо нөгөө анхаарал хандуулах цаг нь хүрдэггүй, боломж нь байдаггүй. Манай ажлын цаг ч гэсэн өөр айгүй эвгүй тийм ингээд нөгөө би бол жишээ нь ажиллаад хараад хүүхдээ аваад хичээлээ хийлгээд унтуулна гэсээр ингээд ерөөс хүүхдтэйгээ нөгөө ярилцах цаг гарахгүй, боломж гарахгүй ингээд бүх юм ингээ араараас ингээд хуваарийн дагуу явахгүй бол болохгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр аль болох уг нь ингээд эн чинь нэг юм чөлөөт нийгэм гэдэг чинь ингээд бүх юм боломжийг айгүй гоё оо томоор тавьж өгсөн байх тусмаа хүүхдүүд тэнцэнээс олж авах боломжтой байх хэрэгтэй шин. Энийг нь олоод авбал надад таарах юм байна гэдэг хүүхд сонголт хийх хэрэгтэй ч гэдэг юм уу тийм байхгүй бол одоо манай боловсролын систем дээр ч гэсэн маш том асуудлууд байгаа. Тэгээ энийг өөрчлөхөд угаасаа аягүй хэцүү юм билээ. Хөөцөлтөд ингээд араас нь ингээд явсан ч одоо юу гэх юм манитийнхаа үгийг бол угаасаа үжээ тоохгүй.
тэгээ гол нь бид нар чинь ингээд яг нөгөө цэнхлийн хэлдэг шиг хүн таниад байгаа биш танихгүй байгаа шиг бас нэг иймэрхүү байгаад байгаа тулдаа нэг үг нь нэг тодорхой хэмжээнд нэг хэдэн үнд нөлөөлөд хүрээд нь шүү дээ. Тэгээ магадгүй яг энэгээр л бид нар илүү нөгөө эцэг эхчүүдэд хүүхдүүдэд аягүй эргээр нөлөөлөх боломжтой гэж харж байгаа. Тэгэхгүй болвол нөгөө яг энэ дээр байгаа энэ хүмүүсийг шийдэхийг хүлээхээр ингээд нэг юм явдгаараа яваад манай хүүхдүүд том болоод тэ бүр ингээд бидний санааж авч ирсэн юм стил тэднээс ингээд туулаад яваад байгаа байхгүй. Ер нь буцаага түүний байрынхаа сэдв рүү ороход наад нөгөө хүүхдүүдийг одоо багаас нь ер нь чи Гэвч арай шүү. сая яриасан бид нар бүр сүлдээгээ байрынхаа сэдвээс гаргаасан. Яг нь ер нь багаас нь ямар нэгэн хэлбэрээр чи одоо яриадуудын том сайхан байранд хамгийн түрүүнд амьдрах хэрэгтэй. Чи ерөөсөө том болоод байр авах хэрэгтэй гэдэг ойлголтыг л нэг хүнд өгөх болох хэрэгтэй. Чи зүгээр үр дүн зүгээр л үр дүн. Хүн юу ажиллаж хөдөлмөрлж байгаа л үр дүн. Тэгэхээр шууд тэрийг ингэж нөгөө хүүхдэд хүчээр тулгана гэдэг нь утгаас байна. Тэгэхээр амьдралын юм аяга тэр хүн сонгох эрх чөлөө нь өөрт нь байна. Хэрэглээ гэдэг. Тэр зүгээр л хэрэглээ өгөх үү. Тийм чинь ингээд тий одоо нэг туйлын зорилго биш. Заавал гэсэн юм ерөөсөй байхгүй шүү. Ер нь хин хаан тийм заавал тийм одоо юу гэдэг туугар бичих шиг бичсэн юм байна. Хүн гацтай ээжийнхээ юм гарангуудаа хамгийн дөрөв заавал байх хэрэгтэй гэж. Ийм байхгүй шүү. Одоо яг энэ хүний хувь хүний одоо сонирхлыг хөндлөн гэдэг дээр би зүгээр жижигхэн нэг юм ярихгүй. Энэ байрнаас бас жоохон хоол шүү. Тэгээд сошиал дээр саяхан босныг саяхан ч гэдэг ер нь бол надад нэг тохиолдсон хэрүүлэхгүй юу. Одоо хинтэйгээд миний одоо ингээд хувийн сонирхол бол тэ ингээд би илмүрээ бодоал сонгос зүгээл тэ хувцас хийлгээл гэдэг чинь энэ бол зүгээр миний сонирхол байхгүй. Тийм болохоор би гадар ингэж явдаг. Тэгмэд чи манай ээж болохоор насаараа энэ Европ, Германд амьдарсан юм чи ерөөсөө миний хумс сумсыг хараад уур нүрээд байхгүй надад яг. Тэгэл уус өмсөж байгаа юм ерөөсөө ингээд бэлтгэлийн өмд өмсөөл цамц өмсөөл тэ ингээд нэг юм баг ууланд авирдаг хүртэг өмсөөл гэдэг ч юм уус өөр хэм амьдралын юм маяг сонирхол нь юм. Тэгэл ээжтэй чиг хад дэлгүүр орт юм аа. Тэгсэн чи ингээд надад нэмээс чирж байна Instagram дээр. Тэгсэн чинь өөрөөсөө ингээд хамаг юм хийх хичээл ээж нь баг тийм хувцас тавьж харж байгаа муухай харагдчихжээ шүү. Тэгэхээр би бүр тэгсэн чи би бүр гайхчихгүй манай ээж чинь тэг өөрөө доктор профессор гэдэг юм аа. Тэнгэрч чинь юу юм аа одоо баг 60 хүрэх гэж байгаа юм юунд дуртай юунд дургуйгаа тэр хүн өөрөө мэдчихэж байна шүү дээ. Тэг би одоо яах юм те ээж та тэг одоо хурц хэлэх юм. Тэгвэл ч энэ сормосыг наа гэх. Тэг энэ сормосыг та заавал наа гадаа явах. Тэг хүмүүс ингээд нэг юм хувь хүний нэг тэр амьдралын хэв маягтай сонголттой хэв маягийг аяга оролцдог юм. Тэг гэдэг хүмүүс ойлгох юм. Яг нөгөө бид нар ч яг энэ чинь нөгөө монголчуудын өөрсдийнх нь нэг юм дутагдал маш том дутагдал заа энэ бол ингээд яг нөгөө би түрүүний хэлжсэн шүү дээ. Бусдын амьдралд амар оролцдог. Бусдын амьдралыг аягүй их дүгнэдэг. Бусдын амьдралыг амар их шүүдэг. Одоо тэр тийм байртай байвал яаж тийм байртай болсон юм бол гэлтэй. Байртай сайн л өстой. Өө ямар гоё бэ гэж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй бид нар хандлагаа өөрчлөөд хүний амьдрал хүний л амьдрал шүү дээ. Бид нар өөрсдийнхөө амьдралыг л аягүй гоё авч явахыг хичээх нь залуу хүний аягүй гоё том зорилгууд юм байвал зүгээр те. Соёл эн чинь бол бас хандлагын соёл маш олон юм яригдаж болж байгаа. Тэгэхээр ер нь залуу үеийнхэн одоо жишээ нь бид нар бол ингээд яг ингээд нийгэмтэй нүүр тулаад одоо чи надад ч гэсэн яг иймэрхүү юмуд аягүй хэрдэг байхгүй ингээд дахин тэгээд дахин арай гангалаад байгаа мууч гэж яаш ингээд ваавар би гангалахыг хүсдэг угаасаа тийм ер нь бол эн чинь миний тийм угаасаа яг одоо юу тийм ингээд юу тийм дандаа л гоё байгаад ах юм ч гэж яаш ингээд яа нэг тийм намайг буруутгаад байгаа байхгүй тийм чи одоо бараг л гарцсан мэдтэй тэг яаж ийм ингэж байгаад хэцүү юм хэцүү ч гэж байгаа шиг ер нь бол нэг юм хүмүүсээс ирдэг энэ нөгөө бусдын амьдралд оролцдог асуултууд бөгөөд дүгнэлтүүд нь эргээд бие биенийг амар мохож идэг байхгүй. За яг бид нар бол ингээд тархалаатай хүмүүс яг үндэ. Одоо хүмүүс юу ч хэлжсэн бид нар яг үндэ тэгж шаналаад байгаа болцсон. Гэхдээ өөр хин нэгэн магадгүй энэ дээр тийм биш байж болно шүү дээ. Тархалаа арай үүсээгүй байж болно шүү. Тэгээд яг хэлж байгаа үгэнд амар гутарч шаналвал яана. Тэгэхээр ер нь альва асуудалд бид нар нөгөө харсан юм шиг эсвэл мэддэг юм шиг эсвэл тэр хүний оронд амьдраад байгаа юм шиг байж юусоо болохгүй байхгүй. Тэгээ ер нь нэг юм тийм үг гэдэг чинь гадны номоос уншиж ямар асуулт асууж байна яг тэр асуултаар ямар вэ гэдгийг бас мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл тэр асуултыг яг яаж асууж байгаа агуулгаас хамаарат тэр хүн өөрөө яг өөртөө адилхан боддог юм л. Одоо жишээ нь түрүүн ингээл шин дээр яг тэгэл өөрөө жоохон дэлбэрцээ явдаг хөл энэ яас дэлбэрдэг юм бэ гэж бодож байгаа байхгүй дээ шүү дээ. Тэгэхээр тэр хүн өөртөө л асуудал болсон. Одоо жишээ нь ингээл нэг ажил хийж байгаа. Энд хэцүү биш үү наа чи ингээл тэгэл нөгөө хийж байгаа хүн тийм хэцүү биш үү болж шаа дуртай хийж яж болно ажил дээр тий. Тэгээд яг л нэг өөрийнхөө юу гэдгийг өөртөө адилтгаж л хүнийг бодож ил
асуудал юм байна л да. Нийтлэг Сурч чамаа машин авчихсан байна. Би машин гоо. Яах вэ? Надад бол тэгээс бас тэр хүн бол чадчихлаа шүү дээ. Яг тэгэл тэр хүн амьдарч шүү дээ. Өнөөдөр ямар мэдээлэл өгж байгаа гэхээс илүү тэгээ тэр хүн өөрийнхөө хувийн амьдралыг явахдаа бусдын тусламжтайгаар бас босгож чадчихлаа шүү. Тэгээд энэ чинь бас нэг тодорхой хэмжээний нэг юм нэг. Гэтэ ер нь бол хүмүүс янз янзаар хүлээж авна. Зөв буруу гэж хөх шаардлага байхгүй. Дараагийн подкастыг бид нар угаасаа хүний нэр мэд гэдгээр хэлж байгаа. Жинхэнэ гоё яриа болно. Угаасаа бид нэгээд явсараа тэр дээр явж зарчих гал байж байгаа. Тэгээд ер нь бусдын амьдралд оролцдог л болчих хэрэгтэй ер нь бид нар. Би бас Японд дөнгөж 21-т очиад амар гангалаа гэж будмаар явчих чинь нэг ч өхөн намт руу хараагүй байхгүй юу. Амар муухай услаа гэсэн ахаад нэг ч хүн хараагүй. Тэгэхээр би болохоор Монголдоо тийм муухай байвал харна, сайхан байвал хардаг. Тэгээ сурцсан байхгүй. Юу гутраад яах вэ? Яаж харах вэ? Яаж харагдмаар байна. Тэгээ бас бидний бас нэг юм манай монголчуудын бас бусдаас ялгархаас нэг тэр харагдмаар байна. Юу тийм байна. Яаж харагдах вэ? Ямар нэг байна. Тэгээ дараа нь харагдах болсон л байна. Өнцгөн аюугаар гараад ирсэн. Илүү харах ч байт юм уу? Тэр ингэсэн юм ата сэтгэлгээч байт юм уу? Энийг болохоор хамгийн үүсгэж байгаа нь болохоор маркетинг салбар өөрөө. Тийм. Тэгээд бидрийг аягүй ашигладаг. Бид нар ч гэсэн тэрийг өөрсдөө яг юу гүгээр өдөөж идэг. Тийм. Ингүүл гоё юм. Сэтгэл гаргаж Ингүүл гоё юм. Тэгэл ер нь бол тэгээд бүгд тэрийг ойлгох юм шүү. Дөнгөж одоо ингээ шинэ рекламууд үзээд шинээр юмнууд ороод Америк машин унаалж үтэн. Ингээ яг ингээ гэлбаа шоконд орж байгаа юм болов нийгмийн. Тэнгууд энэ ингээд янгуудлаа за ер нь юм хэрэгжилж үзээд нэг арай нэг үдцсэн болдог шүү дээ. Тэгээд нэг ялгаж салгаад ихээр энэ юм байна гэж чиглэлээ болоо. Хөөний хөгжилтэй шууд холбоотой. Тань яг миний хар бас нэг бүр ингэж бодоод байгаа. Одоо бүр байр манаас бүр холтой явчихлаа. Одоо ингээд Байранда баригдаад яах вэ? Тийм холбоо. өсөлтөө маягийн юм яваад байгаа байхгүй юу те. Заавал ийм байх ёстой гэдэг юм. Тэгэхээр нөгөө нэг хүүхдийг одоо бүр анхаас нь боловсролын систем ярьж эхлэх болж байгаа байхгүй юу? Хүүхэд яг юунд дуртай байна, юунд авьяастай байна, юунд сонирхолтой байна гэдгийг нь анханаас нь тэрийг амар сайн тодорхойлоод байх хэмж тэрийг хөгжүүлж байгаа хэвээр. Бид нар бол яг тэнд хаягдсан байхгүй. Зүгээр л ингээд өөрөөрөө өссөн. Юу хийж, юу сонирхож байгаа, яаж хийж байгаа нэг сонирн биш явсаар байгаа л тэгэл хүн болцсон тий гэдэг шиг. Тэгэхээр одоо нөгөө хүүхдүүд чинь өөрөө за энэ хүүхд үнэхээр дуул сонирхолтой байна. Эсвэл энэ хүүхд үнэхээр ингэ эмгцэгцтэй юм хийгээд өөрч тавиад ч юм уу тий ингээл ямар юмдаа илүү авьяастай байна. Тэрийг сайн нээж илүүлээ. Тэрийг нь маш сайн хөгжүүлж өгөөд энийг чи амар сайн чаддаг, энийг сайн чаддаг болох хэрэгтэй гэдэг талаас нь хөгжүүлж өгөх хэрэгтэй болохоос биш. Тэр ингэж байгаа учраас чи тэрийг заавал хийх хэрэгтэй. Тэр хүүхдийн чи тэрийг харж байгаа үстэй. Тэр ингэж штэ. Тэгэхээр нөө бидний өөрсдийн гэр бүлийн эцэгхийн оролцоо энд асар их чухал байгаа байхгүй давхар. Тэгэхээр тийм хүмүүсийг бэлтгэж гаргаж ирчгээд одоо бид нар өнөөдөр яг энэ монголчууд ингэж байна гэж ярихаар бас сонирн болчихж байна. Ялч нийгэм тэгээ явцсан учраас. Тэгэхээр одоо яг нөгөө нэг бидний хэлж байгаа чинь цагаан цаасаар аюу гоёор хийсэн бэлтэн гэдэг чинь тэр болчиход байгаа. Тэр хүүхд заавал хуульчлах хэрэгтэй биш. Тэр хүүхд заавал улстагч байх хэрэгтэй биш. Тэр хүүхд заавал юу гэдгийг тийм шинжлэх ухааны хүн байх хэрэгтэй биш байхгүй. Тэгэхээр тэр хүүхд нь ундаг гэсэн ойлголтыг бүх хүмүүс өгч байгаа байхгүй. Нийгэм тэр чигээр. Тэгэхээр хүчээр хиймэл сургуульд сурж ийн болсон болоогүй дипломо арай гэж нэг худлаа үнэн эцэгтэй харуулах гэж юм уу авч ийн тий өөрөө өсгүй мөртлөө. Тэгээд ингээд ингээ шаал өөр хиймэл дүр хэсгээр яваад байгаа. Тэгэхээр би яг тэр хуульчаараа би ихнээ сайн биш ч гэсэн би хуульч гэж хүмүүст хэлээд юм бол хүмүүс намайг ухаантай харагдана. Эсвэл би тоогооч гэж хэлчих юм бол оо энэ тоогооч юм гэж хүн болно гэдэг ч юм уу. Ингээд ихлэнгүүт чинь нөгөө нэг бидний яг нөгөө хиймэл өрсөлдөөнүүд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө багаас нь л одоо яг миний харж байгаа бол хүүхдийг бүр цэцэрлэгээс нь авахулаад эцэг их нь хамтраад яг л нөгөө дуртай юм хийлгээд юм гээд чаддаг юм дэндүү сайн дэнд хөгжүүлж өгвөл яг тийм талын хүн болгож байгаа. Тэрнээс биш 10 жилийн бүх хичээлийг орчих бүгдэн дээр нь заавал яав гэсэн ойлгоцож утгагүй болсон биш үү? Бидний үед яг л тийм байсан чи заавал явах хэрэгтэй заавал чи одоо онцлох хэрэгтэй. Муу авч маахаараа эсвэл дунд авахаараа бүр ингээд үсмсээ зангидж магадад айдаг байлаа шүү дээ. Тийм ч одоо ингээд хийм дээр ч юм уу физик дээр ч юм уу дунд авчих юм бол үгүй заавал хүн физик дээр тийм гэсэн онц авах алангуй байхгүй. Тэр хүүхд одоо тэр дүн дээрээ жоохон тааруу авлаа гэдэг тэр чигтээ тийм хүмүүс ерөөсөө биш. Тийм яг үнэ. Тэгэхээр бүгд тэр чигээрээ л юм 100% төгс байх гээд манайхаа өөрсдөө хүчиждэг. Тэр нь алдаа болоод байгаа. Тэгвэл нэгдүгээр хүүхд байх чинь би яг харсан л та манай хүүхд байдаг байхгүй. Тэр ингээд юу юм аа. Ингээл
дэвтрийг харж байгаа шүү. Тэнгүүдээ хажуу зогсож байсан гэж. Оо юу таны охин юу авсан бэ? Манай охин юм болсон. Яг тийм. Үгүй одоо яа. Тэгээ нөгөө дүнж ирсэн юм стикер наацсан баг. Бараг яа минийх дээр од наагаад яа чи стикер наацсан гэж. Гүр багаас нь харин тэр зүйл. Тэнтэй чиний дээр арай том цэцэг байгаад. Харин тэрийг бараад их гэдэг. Тэр болохоор нэгдүгээр ангиас нь тэгэхэр ч үү. Зээл та энэ багш нар амар чухал тийм багш нар яг нөгөө хүүхдэд яг яаж хүүхдийг өдөөж ийн эсвэл бурууг нь яаж ойлгуулж ийн те тэгээд алдаад байгааг нь чи яа дандаа ингэж алдах юм аа гэд хэлжүүл хүүхэд ахиал алдахлахгүй юу тэр хүүхд эзэж алдахаа болох сэтгэл зүйсэхгүй байхгүй а харин эсрэгээрээ чи энэс илүү сайн байж чадхаар штэ өста мундаг юм аа чи гэхэд хүүхэд би өста мундаг гэж бод одоогийн хүүхдүүд яг урам зоригоор буюу урамшуулад чи ийм шүү гэж хэлж иж нөгөө хүүхдүүд чинь нөгөө аав дээрээ би тийм шүү гэж бодоод тэрийг хийх хүсэл эрмэлзэлтэй болсон. А тэгэхгүй бид нар ч одоо нөгөө магадгүй манай дээд үеийнхэн ч гэх юм уу те одоо аав ээжийн үеийнхэн ч гэх юм уу хүүхдүүдээс хэтэрхий их юм шаардаад байдаг байхгүй. Тэг ингээл нөгөө цэвэрхэн бичихгүй бол болохгүй, онцгой сурахгүй бол болохгүй, тэгэл багш нь сайн л гэж хэлэхгүй бол болохгүй. Тэг бид хоёр тэгж боддоо шүү дээ. Ер нь манай хүүхд ингээл амар онцгой сураасаа гэж ерөөсөө бид хоёр тэгж төлөлийн зорилго ерөөсөө боддоггүй байхгүй. Зүгээр л энэ хичээлийг ойлгох нь өөрт нь хэрэгтэй юу гэдгээл тэр хүүхдэд ойлгочвол төссөн үсээгөө тэрэн дээр ямар дүн гэдэг нь ер нь яг үндэ тэр чинь тоо штэ. Амьдрал дээр яг үндэ тэр дүнгээр амар амжилтанд хүрсэн хүн бас айгүй цөөхөн штэ. Яг үндэ ингээд нөгөө амьдралаас нөгөө төсчүүлдэг тэр боломжуудыг эрэлхийлдэг хүмүүс л амьдралд айгүй хол явж байгаа. Тэгэхээр аль бол хөрсөлдөх чадвартай тийм ээ. Тэгээд дээр нь одоо юу гэдгийг өөрийнхөө зорилго мөрөлийг тодорхойлцсон хин нэгнээр дахиад базуулчихгүй ингээ өөрөнгөс үзэл бодолтой бат зогсдог тийм. Ер нь бол зүгээр гол санаа нь бид нар аль болох өөрийгөө л таньж мэдэх хэрэгтэй. Тэрэнд нь эцэг эхийн дэмжих хэрэгтэй. Тэгэл болоо. Хүүхдийн хүмүүжил гэдэг бол бид нар нэг тийм ийм бай гэж номлол айлтгаас илүү зүгээр л өөрсдөө биеэрээ үлгэрлэл үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол замаар гарцаар гар гэж хэлчихэд өөрөө дандаа гарцуугаас хөвдөж ирчихгүй. Тэ тэгэл худлаа битээ яар гэсэн юм хажууд хуцаар худлаа яар нэ. Юу сүртэй энэ төрг ингээ уурлаа. Өөрөө яг биеэрээ буруу үлгэрэл үзүүлчихэд яаж хөвгдөөсөө шудраг осно гэж чадж байна гэдэг чинь асуудал. Тэгээ яг энэ дээр хараа нэг юм санаад байдаг. Ер нь бодит байдал. Одоо өнөөдөр боловсролын асуудлыг яриад манайд одоо боловсрол багш нар ингэ заах хэрэгтэй гэдэг ч юм уу дүн жохол биш гэдэг ч юм уу бид нар яг эцэг эхчүүд өөрсдөө хүүхд рүү ирэх анхаардаг. Одоо та яг бодоод үзээ. А бидний гэр бүлээс олгодог хүмүүжлийг бид нар олж чаддаг. А бид нар ерөнхийн Монгол ёс занш гэдэг ч юм уу аав ээжийн хүмүүжил эмээ өвгөр хүмүүжүүлээд холцоо авчдаг хүүхдүүд. А гэхдээ бид нарт бас зүгээр ингээд бодоод хаад одоо сая тэр хүмүүжил гэж ярьж байхад ер нь яг зүгээр одоо яг нийгэмд харьцаж байгаа харьцаа одоо хүүхдгээл гадаа гараад нэгдүгээр ингээд хичээлдээ явлаа. Чихрээ идлээ шууд цаасаа. Тийм үү? Энийг хинч заадаг. Хинч хий. Бид нар ээж аваач хий. Өнөөдөр миний хүү хогоо хаанаас нь асуудаг. Асуусан заа. Яг энэ бол яг өнөөдөр манай Улаанбаатар хот гэдэг ч юм хаач сайгүй хог. Өдөө бид нар амт зугаалганд явна. Нөгөө нэг нуурын ирэг дээр хог аждаг, голын ирэг дээр хог аждаг. Тэр чинь нөгөө нэг одоо бид нар багаас нь боловсрол болгоно гэдэг. За том болоод нөгөө диплом аваад ээждээ үзүүлэх гэж, маавдаа үзүүлэх гэж диплом авч ингээд. Тэгтэл яг цаана нэг орхитод байгаа нийгэмд харьцаж байгаа, нийгэм рүү орж байгаа одоо яг нийгэм зөв хэрхэн өөрийн бие биенээ авч явах гэдэг харьцаа бас бид хайд тавьсан. Тэрс өөртөө үлгэрлэх. Тий өөртөө одоо яг манай хэлж байгаа одоо өөртөө зүлгэн дээр ичдэг бай зүлгэн дээр битгий ш гэдэг худлаа ярьдаг гэж худлаа битгий гэдэг шиг өнөөдөр өөртөө бид нар татж яваад амка хүмүүсийн савндаж могоо савндаж хийж чинь. Эсвэл машинаас гаргаа хийж чинь. Эсвэл өнөөдөр бид нар хогоо бариад яг тэр хийх ёстой хогийн цэгийг хийж чадж гин үү? Эсвэл гадаа нь хийж гин үү? гэдэг энэ асуудлуудыг бас бид нар гэр бүл яг хүүхдтэй бид нар өөртөө зааж өгөх. А энийг заахын тулд бас мэдээж гэр бүлийн хүмүүжил тэр болгон сургууль дээр ингээд за та нар хогоо гэж ярих хэрэгтэй гэдэг чинь. За нөгөө байр маань бүр хог руу ороод ирлээ. Энэ яг зүгээр ингээд үлгэрлэл ахгүй. Аав ээж яг хогоо хэрвээ огийн савнд хайж байгаа бол хүүхд тогийн савнд л хайдаг байхгүй. Яг үнэндээ. Тэгэхээр тэрийг эцэг их үлгэрлэж байгаа бол тэгэл хүүхд асуудалгүй. Амьдрал дээр ингээл байх ёстой соёлыг ингээл хийж ийна л. Тэгэл байр чинь явж энтэйгээ яаж байлдаж байгаа. Бидний амьдрах орчин л байна. Тэгээд тэр гэр бүлийн орчин. Тэгээ саяны ярьж байгаа тэр хотын соёл гэдэг нь наацхийн тэр хууны эрхчлөө болоод их үүргээ сайн мэддэг энэ соёлыг суулгаад хэлвэл дөрөвний цэнгүүний яриад байгаа тэр асуудлын эсрэгээр одоо бид нар бас аштай хүмүүстэй хамт амьдрах боломжтой байна сонголт тий. Тэгэхээр бид нар чинь ганцаараа орших боломжгүй учраас бас зэрэгцэж оршиж байгаа нийгэм маань ямар хүмүүс ямар гэдгийг анхаарал хандуулж аль болох хүн таатай л амьдрахыг л бодно шүү дээ. Тийм үстэй. Тэр орчин бас чухал
болоо. Одоо орцсныхаа муу хэлсэн хэрэгт орчих гээд. Нөгөө л хороолттой амьдрахаа. Орцсон дотроо ингээ үүдэндээ ингээ гаргаа хайчихна. Асуудлууд нь. Тэгээ тэр мэрийг бол ингээ 1 2 хараачаад өнгөрслөө ээ штэ. Тэр нэг 2 л болох юм байна. Гэтэл сүйдээ уур үрж эхэлчих. Яагаад би энэний хогийг өрнө. Зөөж өгсөн мөртлөө би хаалгын тогшоод энэ хогоо авч чадахгүй байгаа айгаад байгаа тийм. Нөгөө өөндөө бас муухай сэтгэл төрүүлж энтэйгээ ахаад олон жил амьдрах юм. Хүмүүс энэ чинь бас юу гэж яриад байна ихлээр ингэж байгаа байхгүй юу? Одоо яг ингээд ардаар ороод хороол гэл нэг одоо энэ хуучны хорооллоод байна шүү дээ тий. Эднэр лөө нөгөө унган оршин суугчид нь төв рүүгээ орж ирээд өөртөө нөгөө нэг арай өнгөрчнөөс сайжруулаад тэгэнгүүт одоо нөгөө үлдсэн хүмүүс маань юу вэ гэхлээр ер нь ихэнх хүн юу гэж ялгаад байна гэхлээр түрээслэгч нар байдаг. Гинэ одоо яг хөдөө уран зургаас орж гэхдээ бүх бас биш шүү дээ тий. Ер нь бол дийл ихэд тий байц байгаа. Дошноосоо нөгөө доштой үлдсэн хүмүүс байгаа шүү дээ. А гэтэл тий шинээр нөгөө нэг орж ирж байгаа яг түрээслэгч нар айгүй тийг чамд. Одоо ингээд би жишээлбэл ардаар оролт амьдардаг байхад манайх юм нөгөө нэг дээшээ юм нөгөө одоо юу гэх юм бэ 9 давхраас шидэж байгаа хог шууд манай юм дээр бодог байхгүй юу? Дээвэр гэдэг юм уу? Тэр чи юу гэх те балкон гэдэг юм уу? Тэрэн дээр бодог. Тэнгүүд элдэн юм шидэж авч. Бүр бэлгэвч шидэж байна. Бүр ингээ том зүгээр ууттай хогоо шидэж байна. Бүр үнэхээр сайн цайсан бэлэн гом ингээ дуусгаагүй тэр чигээр ингээ тал юм ямар хэмжээтэй байсан. Тэгэл ороод ирэнгүүт цацарж байгаа байхгүй ингээ тэр чигээрээ бүр. Тэгээ байгаа юм шууд ингээ шидэж байгаа. Амар тийм нэг өргөтгөлийн нөгөө нэг дээврийн хэсэг байхгүй нэг давхрууд нөгөө үйлчлэгийн газруудын өргөтгөл өгдөг шүү дээ. Тэрний дээвэр чинь яг хоёр давхрын айлд бол яг тэр чигээр бүх юм хардж байгаа шүү дээ. Тэнгуут ч бүр янз янзын бод ирж шүү дээ. Амар гоо сте. Үлгэрлэх гэхээр болохоор одоо жишээлбэл манай хогоо чихэр ичээд миний кармал хийдэг байхгүй. Яг тэр би нэг хогнуудын аваад кармалдаг болох наваа хогоос авч байлаа. Тэгэхээр хүн яг би нөгөө хийхгүй гадар хай маяг ихгүй шүү хайчсан бол аваад кармалцсан. Тэгэхээр наваа хогоос авч байлаа. Нөгөө бидний түрүү яриад байсан гэж юусэн нийцчихлаа. Аль бол бидний үеийн залуучууд бол ярьцсангүй гайгүй хормогоо хаяад мөхтэй хийчихээр баг. Дахин үзэж байгаа зарим нэг бас гэтээ бас залуучууд биш. Ийм байна. Дээшээ байгаа. 45-аас дээш гэж заяа за яг хаа. Тэр нэг ананрын дээр хараад. Агаанаа шүү хойлоо гэж. Тийм үү. Бид нар залуучуудыг муулаад байж болно. Өсдөг ч юм уу те гэж боддог юм уу? Бүх юм ингэ яарахтаа ингэ яг тийм. Агаанаа зөндөө. Тэр хүмүүстэй харьцаж ойлголцох айгүй хэцүү. Ярихд ч хэцүү. Тэр нөгөө нэг юм ахмад үйлөөг арай орж амжаагүй. Яг бүр ингээд яг 100% ахмад юм уу гэж хүндлийгээд ингэчээр арайч бас болоог юм шиг насан тий. Тэгсэн мөртлөө залуу гिचгээр бас арай залуу биш болчиход. Тэгэхээр тэр хүн чинь өөрөө нэг дунд нь болчоод өөрийгөө нэг хөндлүүлэх гээд би одоо нэг ийм хүн ихий хийж бүтээсэн залуу юм уусаа та нар юу яад ингэс нэг ийм хандлагатай болцсон тий. Тэгээ нэг бид нар өөрсдөө яг тийм хандаад байгаа хүнийг эргүүлээд яг тийм байдлаар харьцчих гээд байгаа байхгүй. Яг тэгвэл энэ хүн одоо юу гэдгийг үнэхээр тийм хүн байгаа бол өөрөө үлгэр дөрөөл болж явах хэрэгтэй. Тийм өөрөө хүндэл хүсэж байгаа бол чи өөрөө бусдыг хүндлэх хэрэгтэй гэдэг тийм ойлголт нь байхгүй учраас тэр хүмүүстэй харьцахад амар хэцүү ханаас. Яг удамжинд ч тэр байна, машин барьж байхад ч тэр байна тий. Юунийг анзаарахаар одоо ч яг тэр насныхаа яг ингэ чамаагүй. Гэхдээ нэр үнэн одоо ямар хүмүүс ингэж бүр ичт санаа зовхгүйгээр ингэ урдуур дайрж ийн тэр насныхаа. Тэнгүүтээ ингэ нэг загнаж байгаа гэсэн тий. Тэгээд ерөөсөө санаа зовхгүй. Тэгсэн ингэ гудамжинд ингэ одоо юу юм хүнээс зам асуу тий. Сайн байна уу, уучлаарай байхгүй, асууж дуусахгүй, ярьлаа байхгүй, хэлж мэдэхгүй байвал баг уурлаа. Тийм багс тий. Оо мэдэхгүй штэ гэдэг. Оо яна мэдэхгүй байна гэж гэдэг ч юм уу. Үгүй эрт гэж мэгээд өөрөөсөө. Тэгвэл одоо хүнээс юм асуух гэж байгаа бол ядаа сайн байна уу гэж хэлж болж тийм байхгүй юу гэсэн. Би бүр гэхэд. Ер нь автозамдаас одоо ингээл одоо манай хотхон шиг нэг урсгалтай. Энэ адилгаа зүнтлэн арга маанлаа гаддаг. Жишээ манай байр хотхон. Тэгэнгүүт саяхан жишээ нь би ингээл яг гардаг алгаараа гарах гал явж байгаа шүү дээ. Өргөж явах гэдэг. Тэгэнгүүт урдаас нэг ахгүй. Одоо тэр бол ингээл яг л 50 60-аас хүрэж байгаа юм уу баг тий. Ахгүй ингээл ирээл тулаа зогсож. Би тэгээд үгүй да энэ нэг урсгалтай холдоорой гэх. Үнийгээ заасан шууд өөдөөс дунд руу гарч. Манай хүү хажууд сууж байгаа шүү дээ хамгийн. Тэгээд нөгөө тэгээ би за одоо хүүхд байж байгаа учраас юм ярьж болдгоо тэгээд тойроо гарсан чи би холддгүй зай багтдгүй. Тэгвэл та цогоогоо та холдооч энийг өөрсдөө ингээ гардаг хаалгаараа гарах хэрэгтэй гэсэн чинь
нөгөө пэш гэгээс гэсэн бүх хараалуудыг л урсгаж байгаа. Тэгээд мангар бацаан тэгээд яг бууж ирээ үзэх гээд байгаа юм буугаад тэр үзэхгүй. Би бас буугаад ирчихсэн. За тэгвэл энэ усууч өсөө олчих гэдэг. Үгүй нэр үнэхээр ингээд юу толж байгаа байхгүй тэр чинь тий. Тэгвэл за окей тэгвэл хамаагүй үзэх гээд байгаа юм ингээд яаж чадахгүй ингээд тэмтгнээд байна шүү дээ. За бууж байгаа учраас болчих гээ. Наа бараг чи машина бараа явчих энэ гэж байна шүү дээ. Зам дээр ингээд явж байгаа дээр бол бас ингээд хог гаргаж тэгэхээр хажуугаар нь очиод ингээд юу яаж байгаа шүү дээ. Одоо эрүүл хийж байгаа шүү дээ. Одоо наад нөгөө болоо хогоо аав чиний зам дээр явж байгаа. Бууж ир барыг зослоо. Тийм хогоо авчаарай гэж тэгэнгүүт угаасаа нөгөө нас шүү дээ. Нөгөө насныхан гэхдээ одоо бид нар ингээд нэг юм за энэ ах те гайгуудын уулнаар нэг 5-7 мавтал унтсан зү гайгүй уул нь харагдаад байна шүү дээ. Тийм биш. Тэвчээрс хэрэглээ хамаагүй байхгүй. Зүгээр л тэр хүний нөгөө доторхтой юу гэдэг эсвэл тэр нийгэмд бухимдсан юм гаргаад идэх юм уу? Эсвэл одоо яадгийн ямар ч ийсэн тэгээд бас бүгд нөгөө энийг ингээд мэддгүү мөхөр мэддэм билээ. Одоо би тэр бас нэг подкаст сонсчихсан чинь нөгөө аялдаг ах байдаг шүү дээ тийм. Нөгөө Батаяр ах тэр ах чи яг тэр ах бас одоо тэр насныхны үеийн ах шүү дээ тийм. Тэгэхэд яг ингээд одоо ингээд хин соёлгүй байна, хин бүдүүлэг байна, хин ингээд бас асуудал үүсгээд байна. Тэгэхээр залуучууд биш ээ. Ах өөрөө шударгалж залууч гэдэг шүү. Яг үлгэд нөгөө манай нөхдүүд манай найз нөхдүүд тиймэрхүү байгаад идэгэн шүү. Нэр яг үнийг хэлэхэд гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бас нөгөө мэддэг нэг нь мэдээд байгаа юм шиг байна. Тэг өөрийгөө бас яг нэг тэр хүмүүс чинь бидний засах хүсэлгүй юм шиг байна. Алдаа гэж хүлээж авахгүй шүү дээ. Тэгээ соёл гэж юус алдаа гэж хүлээж авахгүй. Засах хүсэлгүй. Минь надад тааруулж чи бай гэсэн л хандлагатай байгаа. Тэстэй би хийж байна. Одоо бол тэд нар өнгөрсөн яг үнэ хэлээ. Миний Одоо бүр дуусчихлаа. Хүүхдүүд цагаан цааснуудыг л Тэгээ мэдээж чи нөө бүгд тийм биш шүү. Бүгд бас гоё хүмүүс байна. Тэгээд нэг заавал оруулаарай гэж. Гоё хүмүүс байдаг шүү гэж. Дийлэг болгоо байгаа шүү. Таарч сая яриг сонсоод уурчин хөдөлсөн бол та яхаарах үү түүний нэг яг үнэндээ зүгээр юм юм. Шимэр даад болсон. Нэг шидэн сар өмнө манай хоогоо нөгөө сахилуулаад бас л тэр талбай ингээд 4 жил болж байна. Өөрөө талбайгаа цэвэрлдэг тэр талбай ингээд арчилдаг. Хоогоо сахилуулж исэн чил хаанаас ч мэдгүй нэг ихчл ингээд маск удаж корона гараад удаагүй сүү. Маск засуусан амар ингээд яг тэр нөгөө тэр өөр бас шоу гарч ирсэн мөн телевиз шоу. Ингээд тэр voice гарч ирсэн гэсэн чинь хажуугаар амар ингээд тагтаал зогсноо. Бос чи гэдэг одохгүй. Тэгэхээр ингээд гайхаад чаа байлаа вирустай нохоо аваа зайлтаа шууд аваад гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу вирустай нохоо юу яриад байгаа бэ гэж. Одоо наас корона алдвал яах юм гэдэг. Тэгэхээр би өөрийгөө угаасаа нас нь бол ойлгож шүү дээ ярьдаг шүү дээ. Тэгээд би юу яриад байгаа юм бэ гэсэн тийм байхгүй юм чинь ингээд зүгээр л салхилууч би ингээд баахаар баасан мууданд аваад ингээд боо хайчдаг юм аа хэлж байгаа шүү дээ. Энэ балерины зургийг авах зургатаар авах юмстай бастай. бас өгдүүлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр авахаар нь одоо ингээд ахууллаа. Ой чи мэдрэл муутай юм байна. Өөр яах юм одоо ингэж ахуулах юм уу? Гэх юм уу гэж. Ямар буруу юм хийсэн биш тэр чинь. Яг ер нь тэгсээ бүр дараа нь бүр нэг хаанч л бас бичлэгийн дор тэр ихчүүр нэхэж ирж байгаа доор комент бичиж гэсэн. Комент агай гой соёлтой. Энэ залуу өстө орчин үеийн гоё залуу ба. Миний бичлэгийн доор штэ. Эхнэр нь их яасан ийсэн гэдэл тэгснэ нөхөр нь тэгтэй гэж ирээл тэгэл Тэгэл ороод ирсэн нөгөө ихчээсэн үү? Тэгээ нөгөө ихчлээ. Би ярьж байгаа яг нөгөө ганцхан кейс байсан. Тэгэл за нөгөө ана юм байна да. Тэрний дараа чинь хотын төвд нэг залуучууд зөвлөж байгаа байхгүй юу? Тэгэл гоё ш туссан ингээл яг фантамын тийчэр чинь тэгээ соёл ш тус нэг хотын иргэн ингээл хүрсдэг аягүй гоё хувцалж мөртөлцсөн мэдрэл. Тэгээ байл нэг ана бол зүгээр өстой нэр хин ч биш болгож байна. Хамгийн хэрэггүй юм болгож түр нийгмийн хог шахруу авчих. Тэгээд одоо уугаад ихэнд ороод тэгээд ингээд тань дуусна муусан. Тэгээ ерөөсөө ингээд дуртайгаа загнаа гэж. Өнөө тэнцээ нөгөө хийлгүүрээ байж харагдаад байна л да. Тийм чөлөө цаг өнгөрүүлж байхад. Үнэ ингэж ягаах юм аа стил хүмүүс таалагддаг шүү. Бүх юм загнаа гэдэг. Нөгөө өөр чинь тэр нас. Чиний хүрээсээ. Миний бол бүр баяр хүрээ. Баяр хүрээ. Нас чинь таг явж байгаа шүү дээ.
одоо ингэ сууж байгаа хулиган болоод одоо яагаад ингэ шоронд бүх юм ярьж байгаа байхгүй. Амьдралыг өмнөөс нь бүр тодорхойлоод ирээдүйг нь тааш тийм чам шиг юм яг тэг юугаа хараад. А тий хамгийн амар юм санагдсан. Тэрийг хараалан дунд нь чи тэр вирус тусч үхээрэй гэж байгаа. А тэгсэн манай амар хямрцсан орж ирээд яа юу болчихвоо сая Яг утгын вирус ойлгоо бид нар хүн ямар ч гим хийгээгүй. тэгсэн нэ. Зүгээр л огоогоос эхлүүлж байгаа тий. Тэр хүний амьдрал гай тариаг үйлж байгаа. Тэг гол нь цэвэр. Ягаад намайг корона тус далдраасаа гэдэг юм вирус ойлгоо. Энэ байртай ярихаар энэ бас амар том асуудал. Манайхаас нохот Үгүй тэр чинь манай байр нуур таун хаус амьдэрдэг ихчтэй бүр таун хаус амьдэрч байгаа. уушлаар маань нөгөө хороол хаалтаа. Тэгээд тэр яг зээлээд зэрэг өмнө хэрэгжилж байгаа юм аюу гоё юм байгаа тах. Тэрүүгээр харахаар одоо мундаг боловсралтай Манайс хүмүүс. жоохон цөөхөн байдаг гэсэн. Аа. Би ч өөр амар олонтой алдчихсан. Тэгээд би тэр жоохон тайвшир заяа. За тийм байна. Спешиал хаустаа алдчихсан шүү дээ. Хороолол тэр чинь. Хороолтой алдчихсан. Амар олонтой муу болчихсон. Мэхэр маа зайлж. Яа тэгээд тийм. Гэхдээ би бодлоо одоо нөгөө яг тэр жишээ нь би сайн нэг хүний юу сонссон видео. Тэгээд тэрэн дээр болохоор монголчууд нохоод хашаандалт хийжээдэг. Гэрт огт хийжээдгүү. Тийм ярьж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол тэр үзэл нь л магадгүй нөгөө Тийм. яваад Тэр л байна. өстө санал Тэр хэлсэн. өстө санал. Аманда зэвсэгтэй ч гэсэн. Энэ шүдчээ зэвсгээ өөр бид ч зэвсэгтэй л гэсэн юм шиг. Хазаад ялгаагүй хазчихлаа. Эсвэл бол сони. Зөөр нэг бас нэг. Энэ бүрс шал өөр. Баяртас ч шилдрүү ороо явуулсан. Тэгээ нэр хүн нөгөө мэдээлэлгүй байж болно те. Тэгээд гол нь нөгөө өөрийнхоороо шууд ингэж бусдыг урамшилдаг нь айгүй юу те. Тэрнтэй ихэвчлэн Гэж эцсийн дүгнэлт хийж болохгүй. тийм ер нь бол энэ чинь айгүй наантай цаантай учир шалтгаан гэж айгүй олон юм бас бодож иж хүн дүгнэлт хэлдэг байвал айгүй зүгээр те. Олон хүний хараал идэхгүй одоо уур нүргүй одоо битээ шиг гомдохгүй нь шүү дээ яа гэж л те. Харин ч ер нь бол традишнл бодог. Хотой амар. Яг амьдралын юм аяга бод. Га тэгээд тэр нохооч хашаанд байсан юм байна л да гэр дотор орж ирж дотор оруулдаг шүү дээ. Тэгэл Тэр нөгөө нэг ойрхон ч гэсэн дандаа гадаа байж ах хэрэгтэй гэж. Уу яг одоо жишээ нь эртний нүүдэл соёл хэрэглээ бодоход тал дээр байгаа газар дээр хаваа хаа яаж оруулах юм бэ гэж байна. Хаваа андаа бас байдаг шүү дээ. Одоо өрөөтөө байгаа юм чи тэр чи одоо асуу. Яг тэгэл одоо таны эрхэнд тэр нохоо ямар нэгэн байдлаар халдаагүй таны тэр одоо эрх чөлөөнд ингээд хууль зөрчөөгүй те танд ямар нэгэн юм хийчээгүй л бол муу юм хийчээгүй л бол тэгэл тэрийг заавал амар хараагаал те ингээд нэг хүний хайрлж байгаа Хүсэж байгаа юм тэр чигт нэг малгай нуур дотор бүх юм битээ оруулаад байгаа чи тэгээд. Зөвхөн яг бидний зүгээс ч гэсэн бас асуудал байгаа юм л та. Нөгөө нохоо чинь ингээл хамаагүй шээсгээр түүж болохгүй байгаа. Ингээ удлаа өмнө ус цанцмаар айдаал явсан тэр дүр хэсгэж байгаа шүү дээ. Өөрийгөө уурж байгаа. Баас энэ бол уудыг авчиж байгаа. Тэр ууданд хийж байгаа яг харж байгаа акшнд бол нөгөөдөр болчихоо жоохон инээмсэглэнэ. Болж шүү дээ. Тэгэхээр баатал тэр байгаа байхгүй шүү дээ. Тэгээс хараад хүмүүсэлдээ бүгд үзье яаж байгаа. Нөгөө салхилуулах газар байхгүй. Одооний байрнууд чинь зогсоод хүүхдийн тоглоом битгий нохоод газар алдахгүй шүү дээ. Газар байхгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө амьдарч ядчих ингээд чигцэлж явах дундуур нь манус нохооч ихэд байхаар уурн үргэлжлэх байгаа. Зарахгүй л байна. Тэгээ бидний нөгөө тэмүүлээд байгаа нэг юм чинь тэр чигтээ нохоод шүү. тийм шүү. Ер нь бол Хөөх айгүй бол. Өвөө юм нь шүү тэдэртэйгээ тоглоод их хойдохгүй аз жаргалтай байдаг. би бүр тийм нэг хүртэл уншижсэн. Одоо энэ нөгөө баруун ялангуяа Америкт жишээ нь тухайн хотхон ямар нэгэн гинтэр булгаан болгаач гарлаа гэхэд хамгийн түрүүнд цагдаа энийг шийдэлдэггүй нохоод иж хийдэг байлаа. Жижиглж хардаг. Яагаад гэвэл амтай хайрлах хүмүүс чинь энэ бүр нэг ямар нэгэн асуудал байна гэж үздэг. Одоо тэгж яг энэ бол зүгээр жишээ шүү дээ тийм бодож. Тэгэхээр эн чинь өөрөө энэ мэтлэнгээр яг амьдрал юм аа тэр амжилт юм уу үздэг. Тэгэл харуулж байна. Окей, за ингэ яриад байл надад л нэг гоё уужирсан юм шиг санагдсан. Сайхан ярьсан. Загнуулах гэдэг. Надад загнуулдаг хүмүүс Дотор ингээд яг юм талаад байсан юм гаргаж ирсэн. гарцсан юм шиг гоё. Тийм хэлсэн шүү ба. Нөгөөдөл нөгөө. Гэтэ сая зингээ гоё хэлсэн шүү дээ. Та үзэж байхдаа ууралж ивэл асуудал байна. Уурлахгүй бол танд ямар асуудал байна. Энэ ч бас гоё юм. Уурлаг үстэй. Тэгэл Орос улсны талаар ярихсан мэдээж орос улсыг ярих юм бол нөгөө боловсролыг ярина, орчныг ярина. Нөгөө улс төрлөө бас явж орчих гоо нийгмийн ингээд бүх юмуд ингээд орчих гоо байгаа учраас
аль болох нэг хальсангүй бэкигийн өвчээр ингээд буцаж чадаж байж байгаа оруулсан байна. Тэгээ хэдүүлээ бас ингээд ярилцж байгаа нь чухал юм байна. Тэ хүмүүст хүрсэн ч үгүй ч тэ бид нар ядаж өөрсдөө ингээд өөрчлөгдөж байна гэсэн үг юм шиг. Яг манай нийгэм гэдэг юм монголчууд гэдэг ер нь хөндлөлтэй. Ядаж л явган гарцаар гарч байгаа нэг гарчлахгүй. Сигнал даалгуулаад олон жишээ байгаа. Гэрэл асуугуу сигналтай шүү дээ. Нөгөө явган гарцаар гарч явах сигналдаа хурдан гараач чигээ. Ер нь яг олон асуудал байдаг. Гэхдээ энэ бүгдийг бид нар залуучуудаас ярилцаж бас одоо ялангуяа нэг цагаан цаасан дээрээс бүгдийнхээ хумсарт нөлөөлж гэдэг юм уу тэгэл ингээ олон өөрсдөө өвлөр дүүрэл болж явах нь бол бас зүйтэй байхаа гэдэг. Өнөөдөр бас үлдсэрсэн залуучуудаа маш их баярлалаа. Ахгүй энэ бол ороор нэг баярлалаа. Окей, баярлалаа. Тэгээд дараагийн бид нар түрүү эхэндээ хэлсэн босолцог эмэн гэж сайт шинээр нээж байгаа entertainment нийгмийн ингээд бүх зүйлсүүдийг явах аль болох лайвууд бас явагдана. Тэгээд бидний дэмжиж босолцог эмэнээс бас мэдээлэлүүд авч байгаарай. Дараагийн ярилцах сэдв бол нэр хүнд гэдэг сэдвээр бид нар подкастаа хийж байгаа. Бас өөр зочдыг өрсөн байгаа. Залуучуудаа маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.